Амар амгалан танд байх болтугай. Өнөөдөр 4-р сарын 1 лавг гараг. Бид өдөр бүр олон мэдээлэл бусдын нөлөө дунд амьдардаг. Заримдаа олонхын зөв мэд харагдах тэр зам үнэндээ мунхаглалын зам байх нь бий. Библийн сургаалт үгс 14:7-д мунхаг хүний дэрэгдээс хол. Тэндээс чи мэдлэгийн уруулыг олохгүй гэж сануулсан байдаг. Мунхаглал гэдэг бол зөвхөн мэдлэггүй байхыг хэлэхгүй, харин үннийг үл тоомсорлож, зөвхөн өөрийнхөө хүсэл тачаалыг дагахыг хэлдэг юм. Бусдыг дагандуураж, түр зуурын таашаал эсвэл хоосон магтаалын төлөө өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшлээ битгий гээгээрэй. Ухаалаг хүн бусдын алдаанаас суралцдаг бол мунхаг хүн алдаандаа бат зогссоор байдаг. Өнөөдөр таныг хүрээлж буй хүмүүс, таныг сонсож буй үгс таныг хаашаа хөтлөж байгааг тунгаан бод. Мэргэн ухааныг эрэлхийлж, мунхаг замаас хөлөө татан авч, үннийг гэрэл талхаарай. Мэргэн ухааны эзэн минь, намайг мунхаг замаас хамгаалж, үннийг ялгах ухааныг хайрлаач. Бусдыг дагаж төөрөх биш, харин таны үгийг дагаж зөв замаар алхахад минь туслаач. Миний зүрх сэтгэл таны мэргэн ухаан оршиж, үйлдэл бүр минь таныг алдаршуулах болтугай. Амин.